Надад Facebook байдаг заяа. За би Twitter тэрний жиргэж мэрэгдэг чи би биш те. 10 битантай усанд явсан бол нэг 5 литр ус дээр нь 5-ын өмд рүүгээ гутал руугаа асгаж ирнэ. Одоо 8% зээл авах бол та одоо 50 гарцсан. Таныг зээлэнд оруулахгүй. Юу гэсэн одоо та удахгүй одоо чад болон төлж чадахгүй гэсэн үг юм шиг. Монгол хүмүүс ер нь монголчууд ер нь эзнээсээ л монгол гэртэйгээ л холбоотой шүү дээ. Өнөөдөр гэрийн тухай шүлэг байдаг болохоос орон сууцны тухай шүлэгийг сонсож байгаа. Одоо бүр төсөл болгоод оруулах хэрэгтэй байхгүй. Гэр хорооллын айл хашаанда та 5 мод тариул танд бид нар сар тэдэн төгрөг өгнө. Сайн байна уу үзэгчтэй? Өөрөө шалтгааллах бүх зүйлээ хайртай хүмүүс, гэр орон, эргэн тойрныхон хүмүүсийн төлөө хийж байгаа хүмүүст аз жаргал, амьдралын урам зориг өгөх зорилготой гэр хорооллын гинтийн бэлэг буюу манайд хоны нэвтрүүлгийн анхны дугаар маань эхлэх гэж байна. Тэгээд бид нар анхныхаа дугаарт хүмүүст бас л их гоё аз жаргалыг түгээж, сайн сайхныг бэлгэлж, инээдийг өгж яадаг нэгэн сайхан олон хүмүүсийн төлөө болох нэгэн сайхан хүнийг өргөж байгаа. Би энд өнөөдөр тоглолтоо хийж байгаа Монгол улсын гавь жүжигчин Боё ахыгаа бас энэ удаагийнхаа хамгийн анхны зочноор нь урьж байгаа. Боё ахыгаа хувцалдаг өрөөдөнд явж байна. Тэгээ Боё ахыгаа манайд хонхоо гэдээ одоо өрнө. Тэгээд сайхан хүн бүхний бас урьж сайхан сэтгэлийн бас тэр юу хүлээж авч ингэж Боё ах маань бас чившэрх хаа гэдэг тэтгэж байгаа. Манай эхнэр бол мэдээж хоолон билээд гэртээ хүлээж байгаа. Боё ахын эхнэр ч бас Боё ахыг хүлээгээ гэртээ хүлээж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ энэ хүнд бас өнөө өдөр бол хоёр хоол алийг нэгтгэх вэ гэдэг бас их сайхан сонголт байна гэж бодож. Ингээ Боё ахтайгаа орж уулзъя. Сайн санаагараа гэж. За TV10-тэй хамтраад манай гэр бүл манайд хоны гэсэн нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээд өнөөдөр ингээ магадгүй бас таныг одоо гэр бүлийн чинь хүн сайхан хоолыг хүлээж байгаа хаа гэж бодож байна. Гэхдээ бас манай гэргээ бас таныг ирнэ гэж найдаад хоол хийгээд хүлээж байгаа. Тэгээ бас манай гэр бүлийн урилгыг хүлээж аваад манайд очиж очлооч гэж таныг урьж байна. Тэгээд за би бас сэтгүүлч биш юм уу? Зүгээр тий ардгүй ардгүй висэ чамч одоо сэтгүүлч юм болоо гэж бодлоо. Тий дошин дээр атмаа бас. Тий. Тэг хэд болж байна гэж? 9 35. За тоглолтуулдаг сайхан. Тоглолтууд сайхан болсон. Тий гаднаас их чимээг сонслоо. Алга ташилт бол өстой янз юм байна. Би ч өстой алга ташилсан шиг ташил бороо орсон шиг орж байгаа юм байна гэж бодоод байлаа. Тий. Үзэгчд бол ам сайтай. Маш одоо нээгээд удаагүй хэдхэн онж байгаа болохоор тэгээд тоглолт явах бай. Хавар цагийн тоглолт Мартин Эм зориулсан тоглолт. Ер нь бол сайхан л биш дээ. Хүн инех гэдэг чиг сайхан шүү дээ. Хүн инээ гэдэг чинь илгээ амраан, илгээ дэвтэн, илэг имтэрсэн бол илгээ бүтэн болгоно. Одоо монголчууд илэгтэй холбоотой шүү дээ. Ханаа шууд үүднээс гарч ирээд нөгөө камертай хүмүүс тосоод зураг шууд эхлээ явж чинь би энэ машинд ороо суудсан шууд чамтай ярьж байгааг бичих хэрэгтэй гинэ. Тохор бичээл энэ. Намайг бичээд энэ чамтай ярьж байгааг. Өгч нөгөө TV10-ийн нэвтрүүлгэнд ороод за бичвэл болчлоо. Эндээ хэлчлээ. Аз шалгалтай бишэлэрэ найтавин үрия амжид үтэлин дээрэ бэлэг барин мухтия Halıl settikleri ulçirere İhim tanı burç ben manay diye Сайн дээр донт иргэдэг газар байна шүү дээ. Яг наашаа тэндээс 300 унаа гэж явдаг. Жижиг одоо аксел, дексел гэх хүн сах нар чи ийшээ 300 унаанд явна. Тэгээ энэ одоо энд ингээд шороо асгацсан бол нэг шар даагаад энийг чи одоо тэр ах нар асгаж байгаа юм. Нөгөө энэ бүр газар нь ингээ ухтаад ирэхээр тэд нар чи энэ хооронд нөгөө 300 унаад явж байгаа гэсэн. За бүр хот өгшөлтийн ажил хийгээд өөрсдөө тий эндээс ухаад ингээ шороогоо асагтаа дүүрэгчтэй юм. Тий. Ер нь хөгжил дэвшил ер нь тухайн орн хөгжин дэвшин сайхан болно гэдэг бол хүмүүсийн оюун санаа ёс суртахуун хэдий их сайхан хөгжил дэвшиж боловсрож байна. Тэгжээж тэр улс бас хөгжлийнхаа бас нэг зөв гол рүү ордог юм шиг санагдаад байдаг шүү дээ.
Хуучин цагт бол одоо ингээл гэр оролт одоо иймэрхүү гэрлүүд байвал баг багт бид нар ингээд шууд чулуу шидээр хагалдаг байсан юм зү. Энд тэнд гэрэл мэрэл шууд чавх мэрэгнээ үзэж ийн гэл би бол тэгэл хаглаа л гүйж явсан шүү дээ 80-аад оны үед. Тэр үеийн хүүхдүүдийн ухамсар, тэр үеийн хүмүүсийн байгаа аж байдлын амьдрал бас л өөр байсан юм шиг байгаа шүү. Одоо бол ямар ч хүүхд газраас чулуу аваад тэр дээшээ шидэхгүй шүү дээ. Хүүхдүүдийн ухамсар шал өөр болсон. Гэрэлтэй вэ, гэгээтэй вэ, би нэмээ маань аав маань тий. Тэгэл улам л асж байгаасаа энэ гэрлүүд асж байгаасаа тийм л болц. Тэгэхээр бол энэ нэвтрүүлэг нь бас энэ зорилго бол одоо ингээ гэр хороолт маань үүсэж байгаа асуудал байна шүү дээ. Энийг бас ирсэн ч очид маань ер нь яаж шийдэж болох уу гэдэг гаргалгаа гэрээ гэж. Тий. Одоо жишээ нь энэ ингээ төв замаараа бол гэрэлтэй байгаа. Одоо жишээ нь энэ дээгүр ингээ гэрэлгүй байгаа. Энийг одоо жишээ нь боёохын үед яаж гэрэлтүүлэх маш хурдан гэрэлтүүлж болохоор байна. Одоо ингээл энэ айлчгүй тогтоол байгаа шүү дээ. Тий. Гэхдээ тэгэл шонгийн тавил гэрэлтүүлчихвэл юу нь болохгүй байна. Харин тий. Бүх айлууд тогтоо, гэр нь гэрэлтэй байгаад гэр нь тогтоо энэ хороо орны ажиллаар сайхан элчин хүчнийхэн сайхан ажиллаар гэрлийн тавиад өгч тэгэл болохгүй юм байх юм шиг. Яг үнэ. Тэгэхээр гэр орол гэлгүй байхгүй шүү дээ. Тий. Тэгэл үнэхээр кабель нь хүрхээ байдаг, утас мутс нь болдгоо, төсөн мөнгө нь болдгоо тэр нарны энергиээр ажилтдаг гэрэл мэрэл тавьчих болно шүү дээ. За манай эхнэр ер нь хэр зайтай юм шиг байна. Ер нь бол явгал хол юм байна. Явгал хэцүү. Хүүтний үлрэлт бол хэцүү юм байна. Хайртай дуртай би эндээ дурлсан хоёр хост бол харин юм яриа бол гоё юм байна. Зуны дэлгэр цагт хаврын орой бол сайхан алхаад хоёул юм ярьж сайхан л газар. Хүмүүс нэг орд сууцнд амьдрах юм уу нэг гоё дугтай газар байхаараа азар жаргалтай болчих юм шиг бодоод байгаа шиг зарим хүмүүс бодоод байгаа юм шиг. Өөдгөрөөр дүүрэн ордон байснаас инээдэр дүүрэн овоохоо байсан дээрээ гэж үг өгдөө шүү. Тийм шүү тий. Ястаа. За ах минь ингээд ирлээ дээ. За. За одоо суудаас юм. Нохот юу? За сайхан айлноо. Борцог. За ажил дөнгөсөө тоглолт тараад бообл зохио шүү дээ. Би чинь имээтэйг 4 хамт гэрт өссөн шүү дээ. Оо зөө. Ээж аваар маань ажил ихтэй эмээ өвөтэйг ер нь бол эмээ өвгөндөл их байх дуртай юм. Тэгэл манайх чинь төмөр зам даав ээж байсан. Тэгэл хоошоогоо 500-ын динж гэж байсан шүү дээ. Одоо наран гэдэг. Тэгэл тийшэл эмээ өвгөх рүү бол вайсгаал явчихна. Тэндээсээ хичээлд явна. Орой зүгээр нохоо уцаал уцуулаад зүгээр гудамар чинь цөмхөө өрөөл бүр төмөр зам сургууль байж тэр хой динжээс доошоо уруудаад хичээлд явдаг байлаа шүү дээ. Аав ээжинд байхаас эмээ дээрээ байх нэг сайхан жаргалтай. Тэгээ эмээ ч ер нь тэгэл их юмнаас өмөрч хамгаалдаг, амттай, шимттэйгээ өгдөг болохоор ч тэгээд эмээ дээрээ нэг 4 хамт гэрт өвөө найзуудтайгаа даалуу тоглолцсон. Битүү тамхины утаа. Тэгэл би тэр хойдлын зүүнтлийн орон дээр эмээ бид хоёр эмээ осоод сайхан тэд нар чинь цай цуу чанаал хоол унд болоод тэгэл тамхины утаа чинь тооноор суунаглаа зүгээр хөх ман тавиал даалуу тоглоол. Тэгээд эмээ тогооны юм, зуухны юм. Би хойдлын орон дээр эсвэл орон доор тэгэл өссөн дөө. Тэгээд дүү Гүү татгүй. Ер нь татж үзсэн. Ер нь татчихаг анханаас л тамхи. Одоо таав тэр өмнө ээж гэн ааруулна шүү дээ. Тэ. Гэтэл та мэднэ айл болгон ингээл малаа саагаад ааруул хийдэг гэсэн бол одоо ааруулыг өвдөрт хийдэг боллоо шүү дээ. Багта боомог болгочихсон. Нохолгүй багт. Манайх чинь одоо хэвийн боомоо манай өвөө чинь хэвийн боомныхоо хэвийг хатганд ороогоод хийчдэг байлаа шүү дээ. Тэгэл цагаан сарын өмнө гаргаж ирээл хутгаар нэг зорж жоохон яг тэгчилж байгаа янзлж байгаа. Тэгэл манайх чинь эмээ бит тарьж та хэдэн боовч нохож өгөн шүү дээ. Бооны горлоо чинь. Тэгэл өвөө хөвлөөл өөрсдөө л боовч бурхны боомоо өвөө одоо энэ дэлгүүр зараад байгаа боовч хэвийн боовч өөрсдөө л хийчдэг байсан шүү дээ. Бид яавал чаргалтай амьдрах юм. Би бол боддгийн зүгээр ижи аавда нэг гоё ганган юм аваад өгчээ, торго дурд аваад өгчээс илүү ижи аавыгаа нэг орой бүтэн нөртөө унтуул чадж байгаа хүн бол өнөөдөр ижи аавд бас сэтгэлийн жаргал эдлүүлж шít. Хүүдээ санаа зовхгүй, охиндоо санаа зовхгүй, тэр хоёрын амьдрал санаа зовхгүй тийм ээ. Маргааш санаа зовхгүй, амар тайван унтаж амарж байгаа эцэг ч хөндөө байгаа шít. Тэгж амрааж байгаа
сайхан байж байгаа хүүгүүд октод ч их байна. Тэгээ өнөөдөр бол би Монгол гэр гэдэг маань өөрөө агаарын солилцол нь их зөв гэж байгаа шүү дээ. Хаяагаас уучаар хаяанаасаа доош хүний хамар нармаараа хамгийн сайхан агаар газрын чи газрын агийн үнэр тааны үнэр хөрсний өв сургамлын үнэр хүний Монгол хүний хамар амарлоор тооноор нэргэж нүрс хүслээ хий болж гарч ид хамгийн эрүүл ахуйтай эрүүл хамгийн эрүүл зөв агаарын солилцолтой хүний өөрийнх нь бие хүний физиологид нь тохирсон ийм шинжлэх ухаанаар үндэслэлтэй Монгол гэргүүд бол агуу сайхан юм л. Тэгээ Монгол гэрийн өөрөө бөөрөнхий өөрөө ингээд гэр бүлэрээ тойрч суугаад өнөөдөр бид нэр тойрч суугаад хоолоо идэж байхдаа хүүгээ харж, эхнэрээ харж, биесийгээ харж, бие биенийгээ харж, нэгнийхээ эрүүл мэндийг ярьж, нэгнийхээ ажил төрлийг ярьж, нэгнийхээ хичээлгэж улаалгаж, баяр наадамыгтай тойрч дуулж, бүжиж найрагдаг, аавыгаа дээр сулгадаг, ахыгаа дээр дүүнэр доошоо суудаг. Энэ чинь ёс суртахуун, ёс заншил маш олон юм Монгол гэрт байж монголчууд ив нэгтэй нэг тоогоо руу харж, хүүхдүүд нь тоогоо руу харж өндөлцөж тий аавда хамгийн түрүүнд гэж ардаас нэг бүрээс бүгд бүх юмны чинь эв нэгдэл юм яваад байгаа байхгүй. Өнөөдөр яаж нэхэр орон сууцнд орцсон айлууд бүгд тусдаа нэг өрөөнд одоо тэр фэйсбүүкээр оролдоод хүүхд болго утсаа бариад бие биентэйгээ юм ярихаа байгаад бүгд тусдаа ороод орой нэгдэж хоол идэхэж байцсан нийлж суухаач байцсан айлууд маш олон байгаа даа байхгүй. Тэгээд уцаараа л хоорондоо харьцаж уцаал харж яадаг тий. Та бидний баг байхад юм уу таныг байхад гадуур тэнхлээ гэж загнадаг гэсэн. Тий шүү дээ тий. Одоо бол гадуур тэнх нь багасцаа интернетээр тэнх. Тий одоо ерөөсөө тийм болцоо. Тэгэл тэндээс ингээл бохор мэдээлэл аавна ямар мэдээлэл аавна мэдээлэл авч ийн гэж тэр чинь одоо сүүлдээ бие биендээ нөө сэтгэлээ нээх бие биентэйгээ ярилцах тэр бүх юм устж өгөө болж байгаа. Энд чинь бас нэг талтай айгу хортой байхгүй. Хүмүүс хоорондоо ярихаа байж, хүүхдүүд хоорондоо ярихаа байж. Тэгээд ямар ч нэг онгой байдаг үстэй нэг өнөөдөр 3 цаг гэрийн тог тасраад интернет тасарсан чинь харин хоорондоо яриа суусч манай гэр бүлийнхэн ч ямар гоё хүмүүс байдаг юм бэ. Тий. Ерөөсөө тийм харилцаанд орох гэж шин. Өнөөдөр бол Монгол гэрийн өөрийнх нь зарчим бол өөрийнх нь үнэхээр энэ Монгол гэр гэдэг чинь хамгийн сайхан. Тэгээ би өнөөдөр бол гэр оролд амьдарч байгаа хүмүүсийг би бол тийм халтар малтар тэгж би боддгоо шүү дээ. Би ерөөсөө тэр өнцгөөс амьдралдаа харж байгаа ч юу. Яг тэгвэл би өөрөө энүүгээр дамжсан. Би хөдөө одоо найз нөхдөр Монгол гэрт сайхан хаягийн шивсаа зуны дэлгэр цаг хэвтэж явах пүм хийдэл галаа асаачаад өглөө үүрээр л жоо хүүтэн байдгийс аль зөрөгтэй носчл галаа асаа шүү дээ. Би бол зүгээр босоол галмуулаа асаагаад амралтанд ихнэр хүүхдүүдтэйгээ хөдөө Монгол гэр сайхан л өөрөө энэ гэрт өссөн болохоор октодод манай одоо октод ч аавгаа хараад бахарх чинь би чи ингээл тоогонд зуухандаа галаа хийгээл модоо нарийнхан суулаад галаа ингээл асаагаар гаднаас ус оруулж ирээл нэг газ таймаа тавьчих те ингээл ингэчээр чинь ааваа гэл гайхаад авч хөдөө таа гэлээ сүртэй тэг чи миний өөрийг л туулсан миний ах уу те ер нь монголчууд ер нь анханасаа л ингээл шилэн байшинд ороод амьдраагүй шүү дээ бүгдээрээ л нүүдэлчин ард түмэн бүгдээрээ л монгол гэрээр дамжсан тийм ээ би бас нэг ингээ харахаар гэр оролт ингээ амьдарч байгаа хүмүүс их юм зовлонгоо нуус улсууд байт юм шиг санагдаад байна. Яа тий эмээ ахыг ч хоёр ингээ амьдарч байгаа гэхээр би байдаг мөнгөө хүүхдтэй өгөөд байраа хотод амьдруулсан. Хүүхд нь сайхан амьдрал. Сая цагаан сараар ингээл золоод тэгэд хот зүгүүрэл ингээл гэр оролроо бүх машинууд ингээл тэгэл би бодож ирсэн одоо байрын хүүхдүүд навж үлдээл одоо ингээл хөгсчүүдтэйгээ ингээл бүгдээр ингээл гэр хороол руу гаргацсан юм шиг тийм ойлголт төрж байгаа байхгүй. Тэгээ гэр оролч бас энэ чи ажилттай шүү дээ тийм ээ настангуудтай бас ажил гаргаж л байгаа байхгүй. Нүүрсээ яах уу галаа яах уусаа яах уу тийм ээ үнэхээр ажилттай. Би бол жинхэнэ ажилсаг хичээнгүй юм арт түмэн л одоо үнэхээр гэр оролд ажиллаж амьдарч байгаа гэж бодож байгаа шүү дээ. Гэр оролд байсан орон сууцнд орвол гайхалтай сайхан амьдрал, өшөө сайхан амьдрал. А орон сууцнд байжгаад гэр оролд очивол бүр мяарна. Галаа яах вэ? Нүрсээ яах, усаа яах бас энэ ч бас нэг юм байна шүү дээ, тий. Тэгэхээр үн чи өөрөө бас нэг үн чи нэг ажилтай байх гэдэг чи бас эрдэм ухаан биш. Тэл Монгол гэрт ингээл унтаал дээш хараад од хараад гівтэж яхад бол хөдөө бол од яг харагдсан шүү тий. Тэгэл орой ингээл унтчих зоох мох хасаалтаа гал мал төлцсөн болсон. Бороо оронгод пис гэж туграад одоо борооны тосол хэл гарч өрхөө татнаа эмээ өрхөө татгээл би чи багтай эмээг манай эмээ чи нөгөө жанжилсан номоо барайл гэрээ 3 тойрол эмээгийнхээ хормоноос нь би араас нь барайл эмээтэйгээ 3 тойроход ухаан алдчих юм чи эмээ гэртээ байхад айн ганцаараа эмээ би айгаад ингээл хоёулаа гараа гэл эмээгийн ард нэг урд нэг гарч хормоноос нэрээд хоёулаа
Имээ номоо уншаад гэрээ 3 тойрон жанжилсан баримтгалцсан номоо уншаад тэгээд имээгээс ард явхад араас нэг юм авах гээд байгаа юм шиг санагдаад бороо орно имээ өрхөө татныхэд цуг гарыг гал имээгийн ардста өрхнийх нь онсорноос зүгдэл имээтэй ерөөсөө чадахгүй тийм жоохон би нөө 3 4 настай 4 5 6 7 той л байсан баг. Тэгэл нөө манайх ч бас нөө өрцөн зуухтай байсан шүү дээ. Манайх ч бас айгүй удаан илчээ барьдаг. Тэгээ нөө өрцөн зуухыг чинь голд нь юм төмөр хийж ягаад өрцөө гიშгэж нэгтаршуулдаг. Тэгэл би өдөржингөөл зөвөр нэг тийм зуухан дээр зогссон. Нэгтар шаад үсрээл гэх тэр нь өөрт маань их гоё. Тэгээд ерөөс амьдралд бол яг хөө тэгэл сайхан юм их болно шүү дээ. Тэр тусмаа миний одоо хамгийн их дурсан. За орон суудсанд аав ээж тэр очихороо явах тэгэл одоо усан доорол тэгэл дээш хараад гівтэл тэр хэд өрөөний хооронд эми өөдөр ирэхэл их жаргалтай. Тоон дээр гараа суучна, гэр дээр гараад алсын бараа хараа суучна. Гашаан дээр гараа бор болжмор шиг бас гараа суучна. Тэгэл өдрийн тал аавар хавийнхаа бүх айлуудыг харна. Хиний түн ирж ин, хиний машин ирж ин тэгэл байж. Тэр машин өнгөрөхөд хүртэл хэмп гэж шаарж байдаг тий. Тэгэл годомдоо дугуй түрээл өвөлдөө хөлөндөө канке угалж жалга руу гулгаал. Тэгээ сакс тоглоал. Ингэж л миний хүүхэд нас одоо өнгөрсөн да. Таны тэр үед ингээм амьдарч байгаад ер нь айлууд хогоон асгах. Тэр үед л хогны машин гэж одоо манайхны энд яваад гоё машин байгаагүй шүү дээ. Боошгин тэгэл бүгд боошгиндээ хийгээл тэгэл тухайн үед хогны машин ирдэг байсан баха. Тэгээ нэгдсэн журмаар хогоо хийгээл явуулдаг байсан шиг санагдаад байна. Эсвэл яадаг гэсэн би бас тэр нэг л ямар ч гэсэн манай хашаанда нэг 4-5 том боошгтой л байдаг ус. Тэгэл тийшээгээл үнсэл хийдэг байсан да. Би бол одоо тэрийг бол би арай мэдэхгүй л дээ. Яадаг байсан. Шатаадаг байсан баха. Шатаадаг байсан гэж магадгүй. Тий. Гашаа бол модон гашаа хэвээр. Модон гашаа хэвээр шүү дээ. Тэгэл олон нохоо дагуулсан. Тэгэл айлын хүүхдүүд гашаанд орж ирж тоглоно. Баян тоглоно шүү дээ. Хөлчрөл өсөж байгаа юм да. Би бол одоо тэгэл усандаа явна. Өмдний баруун талдаа 10 бетонтой усанд явсан бол нэг 5 литр ус дээр нь 5-ын өмд рүүгээ гутал руугаа асгаж ирнэ. Таг хөлдөөд ирнэ сайхан. Ирээл цуухны хажууд дэвтэйгээл. Тэгээд ер нь бол яг тэгэл гараал өвөөгөө мод хөрөөд нь өвөөгийнхөө хөрөөндийнх нь нэг талд нэг чирэгдэж эсвэл нэг таталцсан эсвэл модон дээрээ суугаад өвөөгийн хөрөөнд зуураад явахгүй. Завсраар нь ус идэг ажилтай. Тэгэл ус игээл яа зөөлдөг байсан юм шиг. Тэгэл өвөөтэйгээ хоёлаа төлөө мод хагална. Усанд явна. Гэрээ харна. Гэр дээр угаа цасуулгана. Өвөл миний ажлын пункт бол бас өөр шүү дээ. Өөр ямар авилралд юу хийх үү гэдэг бас нэг тустай. Тэгэл нэг өлчрөл өсдөг. Ер нь бол гэр орооллын одоо хүүхдүүд бол хөдөө байгаа хүүхдүүд гэр ороолын хүүхдүүд өлчр би их чангастай шүү дээ. Чангат. Тий. Одоо хүүхдүүд төвийн одоо орон сууцнд байгаа хүүхдүүд бодвол гарлаа сургуульд явж цэцэрлэг. Ахыгаа дагаал усных нь булангаас өргөөл явхад тэгэл хүүхдүүд чинь арай нэг эрүүл өсөж байгаа байхгүй. Би одоо яг арай юм штэ. Надад Facebook байдгүй заа. За би Twitter тэр нэг жиргэж мэрэгдэг чи би биш штэ. Миний өмнөөс ингээд нэг 3-4 сайт байдаг гинэ. 3-4 тийм хүмүүс нийцсэн. Одоо тэр жирэгдэг, Twitterт байдаг. Тэгээ өөртөө надад миний өмнөөс миний зургнуудыг шинэ үеийн сайтуудаас татаж аваад өөрөө юм шиг ажилуулад хүмүүстэй ингэж яриад одоо уран бүтээлээ хийгээ завгүй байна, маавгүй байна гэж би тэр бүр гайхаад яагаад энэ хүмүүс миний өмнөөс миний зургийг тавиад одоо тэр дошин дээр атман бай юу нөө энэ ариун бол боёо гэж Монгол улсын нэгч байхгүй. Би өөрөө хизээч тийм тэгээ би тэр нөхдүүд бүр гайхаад байдаг байхгүй. Яагаад тэр чи тэгдэг нэг 50000 хүн гэнэ болгонгуутлаа тэргээ зардаг гэж ш. Тэр чинь зараад нэг гадаа компаниудад зараад тэрээр нь реклам тараадаг тийм бизнес байт юм ба ш. Тэнгүүд одоо ингээд бас нэг тодорхой хэмжээний олонний танил болсон хүмүүсийн ч өмнөөс юм нээчээл тэгээд бусдтай харьцаад. Заримдаа манай найз нар боёо чамруу ингэж иргсэн чи ингээд өөдөөс чи иргээд ингэж илээ юу чамтай ингээд битсэн чиний фэйсбүүк руу орсон чи найзтайгаа хариу өгөхгүй байгаа ингээд би бүр гайхаад уучлаарай надад ерөөсөө тийм юм байхгүй. Надад ганцхан мэйл хийгээл байгаа тий. Би ганцхан мэйл хийх. Өөр нь би шинэ үе продакшны фэйсбүүкээр хүмүүстэйгээ мэдээлэл аваад харьцуулдаг. Тэрнээс надад ёстой за энийг нэр ёстой хэлээ нэрээ байхгүй шүү. Тэгэд бүр хүмүүс ч бүр балдгийн юм шиг байлаа бүр хаана хин хинтэж жиргсэн гэнэ бас актер гэдэг юм шиг л. Зөв.
Тэгвэл тийм таарах юм бол энэ нь бол бооёох биш ээ. Биш ээ. Тэгээ шууд биш шүү л гэх хэрэгтэй. За сайхан цов. За яс ажил тараад нэрэ. Тоглолт шууд дуусаад наашаа гарсан чи одоо бүр. Анх бол цөв эдний үстэй. Цовид нэ. Энэ хорвоогийн хамгийн амттай бол ямар хоол юм бол? Эхнэрийн маань хийж гисэн бол амттай болох та. Энэ хорвоогийн хамгийн амттай хоол гэж ямар хоолыг хэлэх вэ гэсэн чинь маш их өлсөн үедээ эцээ бол хамгийн амттай хоол гэдэг гинэ. За бас магадгүй шүү. Би бол хүүхдүүдийнхээ үлдээсэн хоолны үлдэгдэл надад амттай авах та. Нэг Японы эдэн зөвлөчд явж байгаа нэг хөдөө хоноод тэгээ нэг чихнийг өглөө усаад нэг янзын гой хоол идчихнэ. Тэгээ хотод ирээдсэн жорын олдоггүй Аа тийм гэсэн. Тэгсэн чинь нэг хонсон цовин дээр Цаа хийгээд өгсөн тий. Шүтээ цаа. За тэгээ бооёох одоо гэр ороллынхаа амьдралын тухай хэлээ ярина. Одоо яг хөрс бохирдлоо гэж тэгэхээр л гэр ороллынхны буруу, утаа нэмэгдлээ гэр ороллынхны буруу, хүн ам нэмэгдлээ гэр ороллынхны буруу гэж нөгөө муулууд баруун байдлаа хараа воохой гэдэг шиг одоо асуудалтай хандах ч юм уу байдаг. Тэгээд ер нь бол та бол гэр ороллыг яг юу гэж бодож байна? Яаж сайхан өөрчлөл бид бол сайхан болгож болох уу гэж тийм. За мэдээж бол төр засгаас бол гэр оролт бас тодорхой хэмжээний анхаарал тавих гэж тавьж байгаа шүү дээ. Одоо энэ утаагүй 100 хот өгж байна. Тийм ээ? Бас одоо түлшийг хангаж өгж байна гэж байна. Бас ажиллаагүй ажиллаж байгаа. Бас нэг гэр оролтын иргэд маань бас өөрсдөө бас хашаа хороогоо янзлахаас эхлэв тийм ээ? Өөдөн татгаас эхлээд бас нэг өөрсөнд бас нэг учир байгаа. Өөрсдөө бас тийм зарим айлууд бол сайхан байж та одоо танах хэлт одоо үнэхээр цэвэр цэмцэр хашаа хороод сайхан амьдарч штэ тийм ээ. А зарим нэг айлууд бол одоо бас нэг одоо үнсэл хийждэг айлууд байна тийм ээ. Баацаа гаргаа цацчдаг айлууд байна. Тэрэн дээр нь хүүхдүүд тоглож яадаг ч орчин үүсчээд юм. Тэгээ иймэрхүү юмнууд бас аль альтай байна. А тэгтээ надад бол яг өнөөдөр бол гэр хорооллыг төр засгаас бол тэр нөгөө яриад өстэй сайхан дулааны тавиа өсвөрийн татаж өгөөд тийм ээ. Нэгдсэн журамд оруулаад өгвөл энд бол үнэхээр сайхан тогтчлт үүсч болохоор байхгүй. Бид нар нэг Сүхбаатар аймгийн Батсуур засаг дарга Сүхбаатар аймгийн иргэдийг бас тэр нэг дулаан тэр бохор цэвэр дулааны татж байгаа тэр зургатаар нэг төсөл явуулсан шүү дээ. Тэрийг хараад үнэхээр бишчихсэн, гайхчихсан. Сайхан аймгийн төвийн иргэдэг. Яагаад бид нар тэр зөрөгтэй хөдөлгөөн хийж болдгоо те. Одоо орон гэр ороллын айлуудын дунд би нэг одоо мэдхийн да нэг нэлээд хэдэн айлууд дундаа нэг ич ашигтай байгаа лөө. Нэг дундаа нэг юм дэлхийн нэг юу байгаа шүү дээ те. Ич ашиг гүйлтийн ич ашиг өндөрчлөгийн дундаа. А тэрэн шиг эсвэл нэгдсэн нэг гоё цэвэрхэн 0 гэрэл гэгээтэй 0 4-5 айлуудын дунд ингээд тавиад өгч болно шүү дээ. Маш гоё. Бохруудын бүгдийн одоо тийм биз дээ. Хашаанда нэг ногоогоо тарил хашаанда тийм. Яагаад бас тийм их эмэг төр засгаас дэмжиж өгч болдгүй. Айл бол 0-той халбгүй шүү дээ. Хамрашаа 2 айл 4 айл дундаа нэг 0-той байж болчихлоо. Маш тийм шүү. Тийм шүү. Тэгээд одоо энэ тогны асуудлыг сайхан шийдэж өгöd тийм. Тэгээд хашааных нь одоо жиг дөнгөөр бүгдийг боддог юм уу, янзлдаг юм уу тийм. Айлуулах соёлжил тогтчлт гэдэг талаас нь сайхан бариад өгчөд бол энэ бол нэг буруутгаад ах юм байхгүй шүү дээ. Зөв. Сая нэг хогны уудгийг тараалаа шүү Тий, дээ. тэр хогны ууд Танад оч уу? Үгүй манай тэрэг л дээ. Ер нь бол хогны ууд юм шүү дээ. Ялгар ууд чинь тэгэл хөрсөндөө бараг 100 жил шингэдэггүй гэж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл доторны англи нь байрна гэл энэ айгүй урт үлгэр болгоод байгаа юм тий. Тэрний оронд энэ өшөөд орвтой тэр хогны ууднаас илүү тэр хогийн цэгүүд хог авах зохион байгуулалтын дээр их анхаарах хэрэгтэй юм шиг. Айл болгонд хогны ууд хэдэн тэрбум төгрөг хогны уудын зарлагдчихлаа ч гэнэ үү тий. Тий. Шин манайд бол ирэг. Ялгар уут муут гэж яхаар цаас уут яга байж болдгоо. Цаас уут эргээ шатаахаач утсан цаас уут. Арай амар байдаг тий. Тий. Утааных нь хорон хүртэл баг гарна тий. Тий шүү дээ. Тэгэл хогны уут муут хэдэн тэрбум гэдэг янзрэл юм хийх юм да. Яг гэр орол хашаанда мууд суулгах гэхэлэр хаанаас авах гэсэн нь олдохгүй байхгүй. Олдохлоороо нэг жиргэг мод нь 35 мянга болж. Одоо бүр төсөл болгоод оруулах хэрэгтэй байхгүй. Гэр хорооллын айл хашаанда та 5 мод тариул танд бид нар сард хэдэн төгрөг өгнө.
Та нэг модыг таныг засгийн газарт нэг модыг таныг байгаль орчны яамнаас сард 20,000-аар үнэлээ. Та 5 мод хашаандаа тариул танд бид нар 100 мянган цаас танд сард өгнө. Оо баярлалаа гэж иргэд чинь 5 мод. Тэгвэл та хорооноосоо бичиг авчираад энэ модыг үнэгүй ав. Энэ зулцгийг үнэгүй суулга. Тэнгүүд нөхдүүд очиод тэр модыг чи авчираа суулгана шүү дээ. Заавал тэр үндэсний цэцэрлэг түрээлэнд хэдэн сая мод суулгаж яах гэдэг юм. Энэ хойноос агаарч урагшаага ингээд түрж байгаа энэ тэр орлынхын хойтлын динжүүдээ сайхан ногоон хүрээлэн болгоод сайх шүү дээ. Тэгээд энд чинь эрүүл агаар, эрүүл орчин одоо энэ тоосчлт энэ бүх зүйлийг чинь тэр хэдэн мод чинь бас биднийг хамгаалж хаана шүү дээ. Тэгэнгүүт тэр модыг чинь дагаа зүлгээ тарина шүү дээ. За ногоом ганц мод байсан доогор нь зүлэг тарих. Зүлэг тарьчаа тэрлэг угац цацах хүн байхгүй яа. Уучлаарай. Байгаль манай хороо орон байгаль орчны байцаагчтай хороо орон. Байгаль орчны байцаагч нь айлуудынхаа модыг хавар очиж иргээд аль хэдэн төгрөг өгөх вэ? Модоо тайрч юу, өхүүлж юу, охтолж юу аяндаа гараад байна шүү дээ. Одоо манай нэг усны асуудал юм. Өвөл ингээ нөгөө довжоороод хөлдөө. Тэгээд нөгөө хуучин ингээ сэцэртэй худгийнхаа араас ингээ сэцэртэй ус ирээд араас нь хийгээд араас нь хийдэг. Тэнд ингээ ямар ч хариун цэвэр хяналт байна. Нэг жоох хүүхдүүд тоглоод тэр нэг юурлдүүн хоол ойрон ороо нэг одоо ингээд байгаа шүү дээ. Одоо гадуур ингээд жишээлбэл орон сууцны айлуудад айгүй их өгж байгаа. Энэ айлууд зараад одоо хичнээнж төгрөг нь ус шүүгч гэдэг байгаа. Ус шүүгч, усыг ингээд зөөлөдөг ус шүүгч гэдэг. Тэгвэл өнөөдөр гэр оролын айлуудыг худагт одоо тэр шүүгч тавьж гин үү? Айгүй муухай байхгүй. Тэгсэн байж орон сууцны айлууд карантанда ус шүүгч тавиад усаа зөөлрүүлж ууж гин яаж гин гэнэ. Тэгээ тэр нэг химийн уралт бодистой ч байдаг юм эсвэл олон шүүлт фильтртэй ч байдаг юм. Тэгсэн байж иргэдийн ус болохоор зүгээр орон сууцны иргэдийн ус зүгээр л хоолоогоор ингээл тавьчих ш тэ. Энэ дээр бол худаг гэдэг бүр төсөл боловсруулж болно ш. Яг үнэ тий. Яагаад орчин цагийн гэр оролын худаг ийм байшинтай, ийм лабораторитой дотроо яагаад ийм цоргоо гардаг, ийм худаг ус өгж байгаа хүн эрүүл мэндийн ийм дэвтэртэй ус маань ингэн энэ ус ингээд илүү гарсан ус маань энэ жалгаар яваад тэр доотлын зам дагсан моднуудыг усалж яадаг. Ингээд бүр ингээд наривчлаад уг нь хийчүүл. Одоо тэгэхгүй нөө хуучны социализмын үеийн хэдэн худагныхаа шалаангийг солиод хоолоогоо солиод байгаа болохоос худаг гэдэг одоо шин сум гэдэг нэг төсөл хэрэгжээд байгаа шүү дээ. Шин сум. Тэгвэл шин худаг гэдэг төсөл яга байж байгаа. Автобусны буудлуудаа засаал байгаа шүү дээ. Ян зураар засаал нэг самбар тавиад нэг өдөр нураагаад өөр автобусны буудал дэлхийн стандарт гэдэг. Тэгвэл энэ худаг гэдэг төсөл бас байж болно шүү. Сайхан худаг. Иргэд ирээд гоё ойчрлоод гадуур нь асахгүй авдаг. Асглаа гэхэд доогоороо яваад цаана нөөцийн сав руу ордог. Нөөцийн сав руу орсон дээр газраар урсан ус тэр хороо хорны зүлэг услах гахаа хооллох одоо юу гэдэг тэр одоо аж ахуйтай хүмүүст өгчдөг. Тийм ус үйж. Тэр чинь шалаа гадаа газраар дэмжсэн ус юм байна. Тэгээ нөгөө мотогоо явуулчихтай тий. Тэгээд худаг нь өөрөө бас орчин цагийн гоё стандарттай гоё хүн харахад нэг гоё худаг бас байж болно. Тийм шүү дээ тий. Тэгээ худагныхаа ойр хав тэр усаараа тэр худгаа тойруулаас мод тарьж болно. Тэр илүү гарсан ус чинь хөрсөндөөш ингээ модоо орвол. Одоо тэр ус амтай ч юм уу ингээл харахад манайхын гэр оролтын худган баг усаас ойчрлно. Тий. Тэгээ ойчрлоо. Тэгээ тэр биднийхээр одоо ганцхан шаланкаар ойчрлуулж чахаар 3-4 цорог байж болно шүү дээ. Зэрэг тавьчих харин. Нэг кран тэргүүлэхэд 3 сувгаар ингээд гараад нэг ингээд хаачих нь үстэй. Тий. Тэгээд ойчрлоо хоорондоо хэрэлтэн. Зодтолтно. Нөгөө нэг ус амтайг яриад байгаа ард хүн шүү дээ. Тэгэл нөгөө усныхаа орчин тийм бахаар аргагүй шүү дээ. Хажууд нь суудаг сандалтай ойчрлоо суучдаг. Суугаад настангууд маань сууж яадаг. Айтаах ингээ нэгээр орчин гайгүй хүн нэг бачимдаад авах тийш хөл дээр удаан зогсоод ойчрлоо өмсөн дээр халтарч унаал ингээд байгаа орчин чинь хүн чинь орчныг бүрдүүлээд ирэхээр хүн чинь их тэр орчиндоо дасаад дадаа тэр орчиндоо тохирсон зан ааш аяг төлөвн гараад ирлээ. Та тэр нөгөө дээшээ өсч байгаад ярьжсэн тэр гэрэлтүүлэгний асуудал те. Жишээ нь одоо манай хашаа тасраад тэр гэрэлтүүлэгтээ шонгоо асарч өгөө. За нөхөр минь чи энийг хариуцаад суугаад ингээ яваа шүү гэхэд бол би тгий гашаа гэрэлтээ боллоо ах минь баярлалаа. Баярлалаа тийм шүү. Энийг эзэс хүнээр харж болохгүй шүү дээ. Тэгчээл гэр хорооллыг тогтоо болгож болохгүй наа гэд яриад хаа. Бас ингээ нэг одоо яа дээ. Одоо ингээ цас орно шүү дээ. Тийм. Тэгээ маргааш өглөө ингээ яхаар машинууд энэ өдөө ингээ гарахгүй. Ингээд гэр орох гарах. Тэгээ яадаг гэж гарахгүй байгаа учраас шороо олдохгүй. Нийл ингээд асууж гараж ирээд машина гарахын тулд үнсээ асах. Өөр арга байхгүй. За үнсээ асгаад гараад хавар болно.
Үнс чинь пүүгнал. Тий. Энэ гэр ороод хичнээн гой гончтой хичнээн гой ганган гараад хэцүү шүү дээ. Тэгээд ингээл тэгээд бид нарыг зарим нь халтар гэж хараад би гомддог байхгүй. Бид муухай явах гэж бид нар тийшээ очиагүй байхгүй. Гэрээс байдгаа угаагаал цэвэрхэн гараад гой гарлаа. Бидний орчин төрман ч юм уу бидэн лөө хандсан юм ийг л жаахан илүү жаахан хийгээд өгчдөг. Сэтгэл дутсан газар бүх юм дутдаг гэж би бол боддог байхгүй. Сэтгэл л байх хэрэгтэй. Тэгэх юм бол эргээд би дээр нэг удаа би тоос ерөнхийлөгч нэг юм ярьжээс нэг иргэнд нэг ирэх 10 эд үүрэг байна. Дарагт болохоор эрхэн нэг үүрэг нь баг байна гэх. Тэгсэн би бодохгүй юу. За нөхөр Отгонбаатрын төлөө ямар хүмүүс ажилт юм бэ гэж. Тэгсэн миний төлөө ажиллана гэж хорооны засаг дарга гарч ирд юм бэ. Сонгуулаар. Хорооны иргэдийн урлагийн гарч ирд юм бэ. Гээ хоёр хүн болж. Дүүргийн засаг дарга ажиллана гэсэн. Дүүргийн иргэдийн урлагийн гэж ажиллана. Нийслэлийн засаг дарга ажиллана. Ингээ улсын хурал мурлан ингээ нэмэх юм бол нөхөр Отгонбаатрын төлөө 20 хэдэн хүн ажиллаж байгаа байхгүй. Би бараг ингээс нэг яман 60 хүн. Бүр гайхалтай амьдрахаар зарагч байгаа байхгүй. Тэгээд яг хаана байна гэж. Тэгээ одоо би зүгээр ингээ бодглохоор мөнгөтэйдэн биш. Бид нэр сэтгэл энэ сэтгэлийг их сайхан засах юмнуудыг хийх хэрэгтэй байна гэж ах бодож байгаа. Одоо таны зүгээс ч юм уу гэр ороод ингээ гоё өрөө. Би нэг сонгуулиар нэг их хурлын гишүүн гэр ороолоор нийт дэвшээд хажуултаа урлагийн соёлыг тоглуулах нь болоод намайг хажууд аваа явсан байхгүй. Чи хажууд дагаа явчихаа нэг хэдэн урлагийнхныг дагуулад тэгвэл иргэд их гарч ирээд намайг дэмжих юм. Бид нар дагаа явлаа. Дагаад алхаал явлаа. Иргэд гарч боо явж та энэ хүнийг дэмжиж байгаа юм. Тэр би наад хүнийг чинь дэмжиж байгаа гэх. Би чи бас тэр хүнийг дэмжсэн. Тэр хүн гарсан. Гэтэ тэр хүн ингээл иргэдтэй гараад та нарын төлөө юм хийн аа га тэнд ч нэг хүүхд үнсээл энд ч ингээл боо юм болоод тэгэл би тэргээ машиндаа суусч. Аль найтан салбет өгдөг. Бэлээр заваа. Айгу бол ингээд өвчин том уу хам уу тэгэл нэг юм яриад гараа арчиж яхад би ганц юм бодчихсон байхгүй. Энэ хүн бол ард түмний төлөө цаашдаа ажиллаж чадахгүй юм байна даа гэж бодсон. Бид нар одоо яг хөрсөн дээр байгаа нь бол одоо Монголын ард түмэн одоо гэр оруулах олон хүмүүс шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө төлөө өөрсдөө л хийхгүй бол бидний төлөө ирээд хийгээд хүн ховруулчих. Өөрсдөө шаардахгүй болохгүй болчих. Яг гудам эртэд би нэг дээр бас нэг гудамын бас нэг залуучуудыг бас харж ирсэн. Тэр мөн үү шүү. Гудмаас гоё тогтчулсан байсан. Тэрэн шиг гудмаа сайхан тогтчулах төслөө бас барьж болно шүү дээ. Яагаад бид энэ гудам ингэж тогтчул. Манайх ингээд гудамдаа нийтдээ 40 айл. Бид нар ингэж хавтан дэвсэн, ингэж хүүхдийн тоглоомоо ингэж шийдэн, нойлоо ингэж шийдэн, гэрэлтүүлгээ ингэж шийдэн. Бид нар ингэж ажилламаар байна. Бидний төсөл энэ байна. Хашаага ингэж бид нар ингэж мод тарина. Ахмадуудаа ингэж бол манай гудам ийм гудам. Энд чинь төсөл байл. Тэгвэл ингээд тэр чинь ингээд хэрэгжээд эхэлнэ ш. Тэгээд нөгөө ариун цэвэрд одоо бүх юм чинь ингээд иргэдийн нийгмийн итэх гоё болоод ирэхээр өшөөл гоё болоо гэдэг дэврүүн сэтгэл нь хөдлөгдөв. Өшөөл гоё болно ш. Тийм биз дээ. Тэгээд хар замын тавиад одоо хар зам тавьчихлаа л. Тэр шиг тэгээд тавиал өгöd. Тий одоо яг ингээд тэгэхгүй болохоор ингээд нэг төсөл бичээл нэг хүн гүөхэр энэ мөнгө идэх чинь ч юм уу энэ ингэх чинь ч юм уу ингээд нэг хорооны нэг муу засаг дараагаас эхлээд ингээд дараал эхэлж байгаа. Одоо нөгөө улсын хурлын гишүүн байгаа Нямдэрж гишүүн хойно энэ лагерлуу нэг хаустай байна л. Тэгээ нөгөө тийшээ очих юм гүүр биш ингээ зам нь муу байсан чинь нөхөр тэнд хаустай амьдардаг ус учраас гүүр тавьсан байна. Тэгээ тэр гүүрийн нэр юу гэж? Нямдэржийн гүүр гэж. Тэгээ би Нямдэржийн гүүр гэдгээр нь ямар гүүр Нямдэрж энд амьдардаг одоо нөгөө нэг би нөгөө нэг амбар биш нэг юутэй гэдэг нэг юу яваад байдаг тэр нь юм бэл. Тэгээ би зүгээр ингээ бодоод байсан чинь яг асуудал дундаа дарга нар очиж буучих хэрэгтэй юм бэл. Тэгэнгүүт иргэн тойрны асуудлаа шийд. Ядахнаа дарга нар нь бууж чаддгүй маа гэхэд тэгвэл гэр ороолоос олон дарга нарыг төрүүл. Бид эндэн байж байгаа асуудлаа шийд. Би бол бодож байгаа. Би эндээс явахгүй. Би энэ хавийнхантайгаа хамт өөрчлөгдлөө эндээс би явахгүй. Тэгж байгаа л. За чи яг хэлсэн шүү. Тий. Би явахгүй би. Тий. Эндээсээ би ингэ суужгаад асуудлаа шийдээд ингээл гаргая. Тэгээ ингээ боллоо нэг жишг юм тогтлоо. Бүтээл сэтгэлгээг их дэмждэг тийм төрийн бус байгууллагууд олон байх хэрэгтэй юм шиг байна. Ялангуяа ийм орчинд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн өөрсдийнх нь гаргаж байгаа тэр бүтээл сэтгэлгээ шүү дээ. Тэр л ус цацах биш, тэрийг үгүйсэх биш, тэрийг дэмжих, тэрийг өшөө гэгэрүүлэх, өшөө тэрний
тэр хамарж байгаа хүрээг нь өшөө том болгож өгөх те энийг дэмжиж өгөх тусмаа л бид нар дотроосоо гэгээрэл өшөө тэлэл бүтээл сэтгэлгээг үгүйсгэж синтэг хинхэг бүтэхгүй бодохгүй наач ниймгээл дарах тусам одоо тэгэл буцаал энэ увайгүй байдлаараа байгаад шүү дээ тийм ээ тэгэхээр бол мэдээж бүтээл сэтгэлгээг хэн хийх юм иргэд өөрсдөө бүтээл сэтгэлгээг хэн дэмжих юм төрийн одоо энэ бүх аппаратууд дэмжиж эхлэх хэрэгтэй Боёх газартай юу? Байхгүй. Өмчилж явсан газар. Байхгүй. Ер нь байсан уу? Ер нь яг нэг шадвлын нэг лагерын газар лагертай байсан. Тэгээ зарцалтай. Зарцсан. Хэр нийгмийн ажил хийж байна? Нийгмийн сайн дурын. Яг оролцсноо. Оролцсон шүү дээ. Одоо ингээд хандвийн тоглолтуудаас эхлээд нутгоорондоо очихдаа нутгоорныхаа бас ядар зүдэрсэн иргэдтэй орлогоосоо тодорхой өгнө. Нутгоорныхныгаа бас ажил үйлсийг дэмжинэ. Би муутай хүмүүст хуваараа болоод хувьсгалаар ч юм уу болж ивэл бас дэмжихийг бодно дэмжсэн. Тэгээд яг нэг эмнэлэг би ч нэг яриад байдгүй л эмнэлэг цэцэрлэг эмнэлгийн гал тоогоо тэ эмнэлгийн нэг дас палат өрөө тэ ингээл тогтчулсан юмнууд зөндөө тэ ажилласан юмнууд зөндөө нийгэмдээ бас нэг яг өөрийгөө нэг бие тэгчлээ гэдэг хасаа илүү зүгээр л тэр тухайн хүмүүстэй тэгэл буян болчлоо юм чи тэ хүүхэд хаана явуулж гин хүүхэд хаана юмор дутагдж гин тэгэл тэр газруудад бол яг нэмэр ханд болж өсөө Багдаа ер нь хэр хэцүү амьдралтай байсан. Гэхдээ яг тэгэл социализмын хүүхдүүд ямар ус яг тэр зарчмаар л өссөн шүү дээ. Атман байсан уу? Яг хүн нэг дээрлэхгүй хүн дээрлэхгүй яг л тэгэл хүүхдүүдтэй л адилхан өссөн. Тэгэхээр яг тэгэл ярих нэг өөр. Тэгээ үгэн хуучин цагт бол тэмээн дээрээс нараа ойрхон байсан гэж ярьдаг шиг одоо ч бол үгэн дээрээс нараа ойрхон болчихсон. Хийн бүтээн, чадан бүтээн гэсэн юм маш их болцсон. Нэгнийгээ хийж байгаа юм үгүйсгдэж өөрөө юу ч хийдгүй хүмүүс байж л. Яг үнэ. Тэгэхээр одоо бид нэр аливаа нэг юмыг тэгээ 19-аас нэг хийх хэрэгтэй тийм. Үйл явдлаараа л бүгдээр харуулах хэрэгтэй. Би бол өөртөө их итгэлтэй гэж итгэлтэй бол өөртөө их итгэдэг. Би баг хамт олондоо итгэдэг. Би бол өөрийнхөө найз нөхдөд итгэдэг. Тэгэхээр надад итгэл гэдэг бол бас нэг хамгийн их гол ямар нэг юмны түлхүүр хөдөлгүүр шаталтын их эрчүүч өгдөг зүйл юм шиг. Тэгээ би бол итгэл гэдэг зүйлийг ер нь бас энэ бидний одоо өөрсдийн бодоод байгаа тэр нэг санаачлаад байгаа сэдээд байгаа итгэвчлэлтээс илүү итгэл гэдэг зүйлийг бие биендээ үзүүлэх хэрэгтэй. Энэ маань чадна. Энэ одоо энэ хороог өөрчилнө. Энэ бол ингээд годмаа янзлчихна. Энэ бол ийм итгэлийн цаана бол энд бол асар их юм явж байгаа байхгүй. Тэгэхээр би бол мэдээж танаа энэ дүүрэгдэх хороо танаа нийгмийн ажилтнууд бүгд чамд итгэх байх гэж би итгэлтэй байна. Тэгээ би бас чамайг энэ сайхан нэвтрүүлэг сэдэж бас энд ингэж хөтлөж байгаагийн хувьд үлгэр дуурайлттай байх болов гэж бодож байна. Тэчээнэ. Ахын ч гэсэн мод хавар мод тарихаар чи хашаанд чинь юм айлуудын хашаанд ирээд бид нар мод тарьж өгч болно шүү дээ. Мод ухалцаа бөөнөрөө Ухалцаа соёлынхныгаа урайлаад Европууд ийм өөрсдөө их хүчтэй дэлхий дээр их хүчтэй байсан учраас эдийн засгаараач тэр одоо юугаараа соёлоорооч тэр тийм ээ тэгээ бүх зүйлээр хүчтэй байсан учраас Европ ер нь тэр чигээр энэ Европ ч бүр дэлхийд их ноёлж эхэлсэн юм ба шүү дээ. Тэгэнгүүт одоо хүмүүс яаж нэхэр тэр хүмүүсийг дуурайж хамраа өндөрсгөж нүдэндээ давхраа хийлгэж тэр хүмүүсийг дуурайх тал нь ихсэж эхэлж Азууд ялангуяа. Хэрвээ Азууд хүчтэй байж чадсан бол өнөөдөр Европууд хамраа намхан болгоод нүднийхээ давхрааг өнгөр болгоод одоо манайхан руу орж ирэх нь шүү дээ одоо тий. Тэгэхээр эдгээр чинь бол тийм их хүчтэй байсан юм шиг байна л да. Гэхдээ одоо бол Азийн 100 ирж байгаа шүү дээ. Азийн 100 ирж. Хятад ямар олон үнэтэй байлээ тийм ээ. Тэр нь Аз руу л одоо бүх юм хандаж эхэлж шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо Азийн 100 гэдэг чинь Монгол улс Азийн төвд байдаг шүү дээ. Тэгэхээр бидний 90 үе ирж байгаа байхгүй. Өглөө сэрэл ингээд тоон орноор толгойд ирэн талбай байт юм биш үү? Тийм шүү дээ. Тэгэл ингээд сайхан тийм. Манай охин ч бас нөгөө утсан дээр нөгөө төрийн дуулгаа тэгэл тэр мэр ингээд сонсоод ингээд бүр бахархах ёстой юм гэж чиний орон чи нэг тэ бүр ингээд нэг цаанаас ингээд хатгаж гэхдээ хэтрүүлж болохгүй. Аим шиг болно. Одоо бид нэр хэцрүүлгээр үндэсний үзэлтэй тийм фашист үзэлтэйг ойлгуулах гал. За ер нь бол ах минь ингэсгээд за одоо ч 20 болж шүү тийм ээ. Таныг бас уран бүтээлийн бас их цаг наргуу ажиллаж байгаа дэмжлэрэс сүмөр бас амрах талдаа ер нь хандаа да гэж бодлоо сайхан хуучур сайхан суулаач тэгээд
Бараг одоо камер мамраач мартаа сайхан буулоо. Амар болсон гэж. Хоогийн сонин чин бүх юмыг сайхан ярьлаа. Энэ ч л ардчил шүү дээ, тийм үстэй. Сайхан байна. Тэгэл болж байгаа юм хоёлаа дөө илгэлээ. Болохгүй байгаа юмыг болгохын төлөө ярьлаа. Энэ болж бүтчихэл сайхан. Тийм өшөө сайхан болоод инөө. Ер нь бол өшөө сайхан бол. Би ер нь Монгол гэрт одоо хоноог айлт хоноог удцсан. Тэг гоё санагдчих өнөөрөө тийм. Сайхан унтах хоо. Үнэхээр их нэг нөө түрүүн бийсэн агаарын зөв солилцоон донд их сайхан унтах баг. Өглөө босч харин чи гарлах уу? Би гарлах уу? Өглөө нэг босгож байгаа сэрүүхэн байдий тий. Тэгээд одоо сайхан цаг нь ажиллаж чинь сайхан байна. Цаг нь ажиллаж. Яа боё. За. За сайхан амарч байна. Сайхан амарлаа. Чи сайхан амарлаа. Өглөөний шаргал туян сормоо хусны дэлхийд өглөөний нараа Сайхан амарлаа. Сэрхэд яг нүүрэн дээр төрийн далбай байж шүү. Өөрийнхөө дахин манаа авсан юм байна. Чи сайхан амарлаа. За станаа гэж. Манай хасаа. Сайхан амарлаа. Яаж юм халуун байна гайгүй. Айгүй нөө. Гайгүй нөө. Сайхан цай шинж нөө. Сайхан цай. Өрөвдөө будаатай цай санаа. Заавс. Би ч одоо босон болоос чийж цагсаар аваад шүү дээ. Надад засаарсан байсан. Богоо засаарсан сайхан өвлөд юм байна. Ааха. Эжохон засуунаад байна. Салон биш юу? За нэг ингэ сайхан онлоод. Ааруулаад. За. Мөн ховдон бор ааруулууд нь. Шүтэн цай ааруулах хаа. Энэ цагаан ааруулууд нь зарим ахгүй 3 дан татдаг. 100 бол бүр гоё юм. 100 бол бүр гоё. Надагаа уужраад тэрэг дүжигнэл. Өвд бас их гоё. Энэ үгүй энэ хойдч бас нэг юм юу байгаа. Өглөө хүүхдүүд орилдоод идэв. Гарахаар нэг төмөр тавьдсан. Жохон юм тавьдсан, гудагцсан. Амтлэрингээ. Тэ ард манай гэрээр тэгээ гудгаад тоглоно штэ. Тэ. Тэр бол бас хүүхдийн тоглоомын талбай бас бодмодод бас байршуулж өгнө юм шиг. Тэгээд хэмжээ газар гаргаж юм байна. Тэр бол хүүхдтэй шүү дээ. Хүүхдийн тоглоомын талбай гэдэг орон сууцныхан л хүүхдийн тоглоомын талбай байхгүй нэгэд маргаан гаргаад идэг. Тэр бол бас хүүхдүүд байдаг шүү дээ. Байдал баг шүү дээ. Хүүхдүүд бас тоглоомын талбай гэж бас нэг ороо орнууд нь ярилцж байгаа. Олон дохоодоо гаргаад өгөх бас нэг хүүхдний аюулгүй эрүүл тийм ээ. Сайхан газар тоглоомоор. Мөн гэр оролцоо өгдөж өгөх болчмор шиг нэг хашаанд өгөө бор болчмор шиг игнээс очиж идэв ш. Машин дээр гараал тий. Хашаантай 18 дээр гардаг шиг. Хашаанд тус-тустай тий. Одоо энэ манай сая өчигдөр дээшээ өгчихсэн дэрнээс засамлтай хэсгийн замын энэ талд нэг гашаатай айл байгаа та. Тэр ахих бас гашаанд ингээ гоё догчуудаад хүүхдийн талбайд очиж. Тэгээ хүүхдүүд бас оруулж тоглоулдаг. Тий, ингээ хажуугаар нь явж хахад бас нэг тийм сайхан юм байна. Би бас энэ гашааг нэг тийм болгоё гэж бодоо. Тэгээ гашааныхаа булан дээр би бас их гоё үг бичигээд байгаа. Гоё энэ хорвоогийн хамгийн гоё хувцс юу юм? Инээмсэглэл гэж.
Нүүрэндээ инээ тодруулах. Шинэ боо яах бол ингээ таны зүгээр харахад боо яах гой хувцастай гэхээс илүү боо яах гой хүнд инээд бэлгэлдэг гэдгээр хүний нэг гой сэтгэл татдаг те. Гой инээсэн хүний өдөөс нөгөө ууралсан гар зохиж чадахгүй гэж нэг сайхан үг гэдэг шин. Дуулдгүй хүн гэж байхгүй. Ерөөл хэлдэггүй хүн гэж байхгүй хуучин цагт чинь те. Сайхан артуу. Одоо л яг хөө хүмүүс чинь тэгэл ингээ хэлчихэл зөвчгөл, ингээ хэлчихэл муурчгөл. Манайхас энэ л тулд юм да. Тэр тал руу орцсон. Гүр уулзрууганыг говийн ганц айл гэдэг нэг шүлэг өгдөг шин. Яхара говийн ганц айл нь нийслэлсэн марчдаг байна. Би тэрийг уншихлаар хотоохон цагиргаанаас мартагдсан гэр хороолт юм санагдаад байдаг. Эсэргээр говийн ганц айл гэдэг чинь нөгөө усны яацыг, хүн яацыг энэ мартсан. Гэтэ нэг энэ бүгдээ нэг сануулахын тулд энд нэг ийм амьдрал байдаг. Би өчигдөр хэлжсэн те. Энд чин хичнээн хотыг өдөө гэж хүмүүс харддаг чинь гэр хороолчихсан бид бол нэг л улсынхаа нийслэлд амьдардаг. Хөдөөнөөс эгч маань эрэхтэй хизээч би хороолт очино гэж ирдэг. Би нийслэл Улаанбаатарт очих гэж байгаа гэж ирдэг. Тэгэхээр бид өөрсдөө нэг их сайхан цэвэр байхын тухай бас их явах хэрэгтэй байна гэж бодоод байгаа. Би өнөөдөр танад бас их сайхан хүндтэй зочноор л байлаа. Ер нь бол яг би нэг гал төлчмээр л байлаа, усанд явмаар байлаа. Тэгээд гадаа хашааны цас цэвэрлэмээр байлаа. Нэг бас бүтээл сэтгэлгээ гаргамаар байлаа. Гэрийн цус харилцмаар байлаа. Тийш буулгамаар байлаа. Нүүрс оруулаад ирмээр байлаа, түлш оруулаад ирмээр байлаа. Ойлаа хашааны ганц нэг унсан банз манзал хатчмаар байлаа, тий. Олон орон сууцны хүмүүс чинь гадаа гарахын тулд ингээд лифтэнд гэрээхээ хаалгыг онгоолгоод лифтэнд суугаад доошоо буугаад шатаар яваад орцоор гараад гэр ороолын хүүхд гадаа яаж гардаг гэж пүм гэж гараа. Гот тэгэл агаарт зүгээр л. Тэгээд гадаа энүүхэндээ ингээд бужигнаад хаалга онгоол гэрийн үүдэн дээр бужигнжал хяналттай пүм гэж ороод ямар ч аюул. Хашаан дотор машин байхгүй, хашаан дотор ус нөхөө байхгүй, тийм ээ? Ингээл анкартаага ноцолж байгаа л ороод. За. Нэг тийм үг үүдэн шүү дээ нөө. Явсан ирсэн жичин буцнаа гэж тий. Чуулсан шугуул буцнаа гэдэг шиг л одоо дахин хөдлөд одоо сайхан суулаа. За тэрөөс нилээ ярьцуулаа. За баярлалаа сайхан дүүтэр сайхан танилцлаа. За тэгээ ахад их баярлалаа. Ажил үйлчлэн сайхан бүтэмжтэй байх болсон. Сайхан сургаа сонслоо. Чи бас их сайхан ихийг бодож сэтэж яваа залуу байна. Сайхан байна. Тэг өнөөдөр бас сайхан өдөр байна өө. Нараа гээд ажил ихтэй. Өнөөдөр манайх чинь амралтын өдөр ч болсон тоглолт дээ шүү дээ. Иргэд маань амарч байгаа. Амралтын өдрүүд, хагас бүтэнсэ өдрүүдэд бас нэг салхи агаарт гарахаас гадна бас үр хөвгтүүдэд баярлуулчих. Тоглолт үзье гэрүүлээрээ ч юм уу тий. Тэгээ иргэд бол өдөөс манай тоглолтын билетийг авч л байгаа. Тэгээ орой ахын тоглолттой. Өчигдөр тоглолтын дараа ирээ жоохон ядрууд байсан байж магадгүй шүү бас тийм ээ шууд 2-3 цаг тоглолцоод ирээл нэг тухтааж ярьж чадаагүй. Ер нь бол хүнжил ууцлтнууд нь тарагчаал байсан шүү. Ер нь унтчмаар л санагдсан шүү. За гэрийнхэндээ тэгээд баярлалаа. Хүүхдүүдтэй минь дүргээрээ тийм ээ. Орж ирсэн гэн аав нэг аз жаргал үсэ. Тий, хоёулаа нэг тэгж байгаа нэг явахаас өмнө нэг бас гой зураг даруулаа үлдчихвэл тийм ээ. Тийм ээ. Тий. Хишгэж орсон мөр тоосон дарагдан балруулж бичид дуулсан бидний ярьсан бүхэн ажил үйлс болтугай гэж ерөө. За баярлалаа. Тангадын галсангүй нэг сайхан үг өгдөө. Өргөө тооноор минь наран багтдаг, өнгөлцгөн дотор минь орчлон багтдаг гэж тий. Тэгээ нэг тэр сайхан авдар дотор судар минь багтдаг, ахтныхаа нуруунд дээр гэр минь багтдаг гэж. Бас нэг сайхан тий. Тэгээ ингээд ийм сайхан зүй тогтлын дунд бас ирээд явсан өчигдрийн таны орооны ирээд ярьсан тэр сайхан гаргалгаануудыг бас манай удирдлагууд маань төрсгийн удирдлагууд шатандаа бас аваад жаахан ч гэсэн юмнуудыг сүмөр ингээ хамтраад хийхэд болох юм бол дэм-дэм дээс эрчэндээ олуулан байхдаа огтон хүртэл хүчтэй байдгийг ёсоор бидний улсууд мандах хаа гэж бодож байгаа. Урилгын минь хүлээж аваад ирсэн танд баярлалаа. Тий. Аз жаргал хамгийн сайн бүхнийг бас танд хүсээрээ. За баярлалаа. За.
надад Facebook байдаг заа. За би Twitter тэрний жиргэж мэрэгдэг чи би биш те. 10 битантай усанд явсан бол нэг 5 литр ус дээр нь 5-ын өмд рүүгээ гот руугаа асгаж ирнэ. Одоо 8% зээл авах бол та одоо 50 гарцсан. Таныг зээлэнд оруулахгүй. Юу гэсэн одоо та удахгүй одоо чад болно төлж чадахгүй л гэсэн үг юм шиг. Монгол хүмүүс ер нь монголчууд ер нь эзнээсээ л монгол нэртэйгээ л холбоотой шүү дээ. Өнөөдөр гэрийн тухай шүлэг байдаг болохоос орон сууцны тухай шүлэгийг сонсож байгаа. Одоо бүр төсөл болгоод оруулах хэрэгтэй байхгүй. Гэр хорооллын айл хашаанда та 5 мод тариул танд бид нар сар тэдэнд төгрөг өгнө.